Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 2 дугаар шатны шалралт хэрхэн үзэгч танд хүрч байна. Одоо бид та бүхэнд зохион бүтээгч Билгүүний бүтээлийг танилцуулъя. Билгүүнэ, бүтээлээ танилцуулаарай. За Билгүүнэ, энэ юу вэ? Энэ болохоор одоо энэ янданд болж байгаа конденсатлах суусыг хамгаач бол тосгоор. Одоо энэ болохоор яндаа угсрахаар яг ийм л харагдана. Одоо хүмүүс зайгаа яндаа оруулахаар хийгээл шууд янангаа уулцдаг. Янангаа угалжхаар энийгээ ингээд барьчихна. Барьчихаараа нөгөө нэг одоо таацны тэр дулаалга чинь өөрөө тийм шатаж болох материал. Тийм болвол тэр одоо янд нь халаад төөнөх юм бол тэр шатах аюултай. Тийм учраас би хол зайтай хийсэн. Тэг буруулна л. Одоо ингээд гал түлх хөвцөд ингээд солилцоо хийгдэж байгаа. Түүнээс сулбалаад ингээд конденсатлах суус буюу хөдөрсөн хөөтөө ус ингээд гойжоод одоо энэ вэ. Хэрвээ энийг хийчих юм бол энэ савн дотроо л ерөөсөө тэр хөөтөө ус нь одоо ингээд авагдаа байж чинь энэ ерөөсөө яндан манлгаа ерөөсөө орохгүй гэсэн. Одоо энэгээр гэрчилгээ авсан. Ингээд дуусч байгаа. За манайхүү 71 дугаартай оролцож байгаа. Баяр цэнгэлийн Билгүүн. Энэ айл болгоны тулгымцсан асуудалтай их өөр өнцгөөс харж шинэ бүтээл хийж оролцож байгаа. Тэгээ энэ тал дээр нэг тодорхой шийдэл төрээд зураг төслөө боловсруулаад энийг хийгээд туршилтын баг 1 жил энэ өвлийг ингээд туршиж амжилттай яасан байна. Энэ 2 дугаар шатндаа ч юм уу 3 дугаар шатндаа бичлэгээр бэлдсэн байгаа. Төрөө чи нэг 1-р шатнд харуулснаар нөгөө галаас сэргийлээд энэ зай буюу ийм зай гарч байгаа. Энэ зайгаас энэ бол нэг тулахгүй л бол угаасаа тийм дулаалгын материал угаасаа шатдаггүй материал байдаг учраас шатах магадлал бага. Энийг яг ингээд муудсан мэрсэн юм яах юм бол энэ зэвэрч цаараад ийшээ шатах магадлал ихэлтэй. Гэхдээ энэ бол ерөөсөө шив шинийн яндан аваа тавихад бол энэ ерөөсөө тийм гадны нөлөө ерөөсөө гаргахгүй гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тийм шатах магадлал ер нь бол бага 90% гэсэн үг л дээ. Билгүүнээс туршилт хийж үзсэн үү? Үзсэн. Угаасаа манайх одоо энэ чинь хийгээд 2 жил болсон юм. 2 жил болсон. Манайх угаасаа өөрөө хэрэгэлдэг. Байшин хийдэг байхгүй. Энэ бол бас уруу хийсэн байгаа тий. Ус нь хөрөмтлөгдөө доошоо унах налуутай бол тооцоод хийсэн тий. Доор нь тосч явахдаа юунд тосч явах вэ тий? Доор нь тосч явахдаа бол юу нь бол савн тосч явж байгаа. Жижигхэн данх манханд үгүй юу? Үгүй зүгээр л нэг савнд ямар ч хамаагүй савнд хийж болно. Үнэхээр хэрэгтэй бүтээл юм а тийм ээ. За шүүгчдийн санаа бодлыг сонсъё. За миний хийц дээр ингээ харж явах нэг юм харагдаж байна л да. Уг нь бол бид нар 1-р шатнд чинь бас анхааруулж хийсэн тийм ээ. Ялангуяа шингийн ямиг ерөнхийдөө барьж тогтоох ч юм шиг байгаа тохиол залгаасын эсхийг сая ингээ очиж харахад ерөнхийдөө яг тэр нимгэн бүр яндантайгаа би холбогдож байгаа эсхийг шууд хадаад хооронд нь силикон татсан юм уу яац вэ? Тийм. Энэ болохоор нэг заврах аахгүй юу? Ерөөсөө хийх гэхлээр ерөөсөө тийм багаж тоног төхөөрөмж ерөөсөө болохгүй байгаа аахгүй юу? Энийг болохоор 100% гараараа хийсэн. Тийм байх тий. Уг нь бол юу л да энэ нимгэн төмөртэй ажиллаж байгаа хүмүүстээс очиод туслан дэмжих бол яг энэ төвшний юмыг бол маталтаар бол хийх төвшин бол манад байгаа л да. Монголчуудад яг юм ялангуяа тэр агаар сэлгэлтийн нимгэн төмөрөөр харьцаж байгаа одоо 100 айлуудаар чийсэн тэр салхивчны хийж байгаа тэр хийцүүд байж байгаа шүү дээ. Нимгэн бүрийг матж байгаа тийм хийцүүд байгаа. Ялангуяа наа эсгий чинь ерөөсөө дээд яндан углахтахаар угалж ордог ийм хийцээс доотлыг ингэж хавсарсан маягаар хийх юм бол шингэн хажуугаараа ерөнхийдөө заагаараа гарах тэр юу эрсдлийг багасгах юм байна л да. Би болж игэл ер нь тим тал руу хийцүүл авч явахыг хүсэж байна. Түүнсэл одоо яг ийм хөнгөн цагаан хадалтаар дээр нь ингэж байрах хийцүүл ерөнхийдөө бас энэ завсраараа алдах магадлал ерөнхийдөө ихтэй л дээ. Энэ яг тэгвэл энэ чи өөрөө тийм имхэдэж хийж байгаа шүү дээ энэ чинь. Тэгэхээр ерөөсөө тийм ус гожгүйгээр л хийн л дээ. Яг тоног төхөөрөмжөр бол гараа болохоор ингээд далийн мөрөө те гараа болохоор тэгж хийгдээд байгаа байхгүй юу? Яг тоног төхөөрөмжөр хийх юм бол энэ бараг топ 100% болно гэсэн үг л дээ.
Усгах. Тэгээ аль болохоор би бол тиймэрхүү ер нь бол штамповка ерөнхийдөө хэвлэлтийн аргаар хийдэг тэр нимгэн төмрийн тэр технологиор хийцгээд наад чи ерөөсөө бараг л юугаар л хувилж байгаа юм шиг олноор хийх боломжтой гэж би үзээд байна л да. За. Хөдлөө шүүгч. Миний асуулт ерөөдөө Болдбаатар шүүгч асуучлаа. Гэтэ сая энэ дээр бичлэгэн дээр болохоор болоод байна шүү дээ. Нааж бол энэ дээр яг адилхан хийж болоогүй бол. Бичлэгэн дээр болохоор А энэ дээр болохоор манайх жоохон юу туршлахгүйцэн л да. Энэ дээр болохоор шууд ийшгээ цуг бариу очиж шууд зай гаргахгүйгээр хийцэн. Тэгсэн чинь нөгөө ус нь давж урсаад ерөөсөө энэ шиг орсохгүй байхгүй юу? Тэгсэн чинь тэрийг болохоор зүгээр шууд бахтаал жоохон зай гаргасан мөртлөөрөө ийм их ус гойж байгаа. Тэгэхээр одоо энэ дээр болохоор ийм их зай гарсан учраас бүх ус нь гойж нэ гэсэн үг байхгүй юу? Хийцэж харин заавал тиймтэй авчиж байгаа байхгүй. Ер нь заавал наадхыг нимгэн төмрийн маталтын аргаар л гаргаж авах хэрэгтэй. Одоо энэ бааны хийж чинь булангийн имэрхтэхтэй бас тэр хувил эдрийг ч гэсэн гаргадаг роликийн тим хийц байдаг байхгүй. Тэр роликийн булыг томруулсан маягаар ерөнхийдөө нэдрээд явхад энэ үг нь бол мөрөлтөй гарах боломжтой л гэж би хэлэх гээд байна л да. Шүүгч цогж авлаа. Зүгээр яг хав тэр хийчин дээр бол яг зүгээр бүгднийг гараараа хийгээд гэж байгаа. Зүгээр заавалчгүй тэгж өнхөрдөж хийхээс гадна яач цэнгийг нурууд ч гэсэн байж байгаа шүү дээ. Яг сүүлд ороод ирсэн зүгээр юунд залгадаг. Халуун гагнууц залгаад байдаг яг тийм л гэдэг. Тэгэхээр тэрийг бол тогтоож болох байх. Зүгээр би бол одоо энэ бичлэгийн дараад ингэж их ус гойчихгүй дээ. Одоо энэ яах тэр ингэж их ус. Гойж бол наад чи одоо уул хар хөө мөгтөл ус гойж байгаа. Тэгэхээр бараг цэвэр ус гойж байгаа. Тэгээ яаж яг шалгасан. Энэ одоо яагаад ингэ тасралтгүй гойж байгаа. Тийм болохоор бараг 3 минут гойж байгаа. Энэ болохоор саяхан өглөө эрт одоо хүүтэн мөтөж юм уу? Үгүй засмаас орж байгаа үед ингэсэн юм уу? Үгүй энэ саяхан нэг 2 сарын эднэр нэг хүүтэн болсон шүү дээ. Тэр үеэр эн чинь туршилтаа хийсэн аахгүй юу? Тиймхэн тэрнээс одоо энэ тэр гараацаас илүү гараац байх юм бол илүү их усгоо шүү дээ. Ерөөсөө бараг чи тэгээ одоо яг энэ хийж байна шүү дээ. Одоо энэ бичлэгэн дээр харагдаж байгаа энэ хийж байна шүү дээ, тийм ээ? Яг тэг өмнө нь яаж дунтаадлын тогтоосон юм. Одоо сая наагаад инхүрдсэн байна шүү дээ, тий. Тэр хэсэг нь яасан? Гагнсан байсан юм уу? тэг гагнцээ шууд лист төмрөөр хийгээд гагнцсан байхгүй юу? Тэр жоохон үнэтэй туссан л та. Шүүгч гадраа. Би зүгээр нэг юм тодруулж асуух гэсэн. Энэ яндан дагаж ус гоожих нь одоо 100 ажиллаж байгаа үед гоожод байгаа юм уу? Галлаагүй үед гоожод байгаа юм уу? 100 ажиллаж байгаа үед. Цагаан ч биш бараг шар ус гоож илээ. Тэр тоссон усаа тэнд харуулж штэ. Ерөнхий шинжилгээ хийлгүүлж үзүүлж штэ тэнд шинжилж штэ. Ерөөсөө харин тэр үед ерөөсөө болохоор шинжлэх гэсэн чинь заавал литр 500 г ус хэрэгтэй байд юм лээ хамгийн багадаа. Тэгсэн надад болохоор тэр цуслаа 500 г ус гарсан байхгүй юу? Тэгсэн чинь би очиод шинжилүүлэх гэсэн чинь за яг зүгээр ерөнхий шинжилгээ өгье гээд шинжилгээ өгсөн чинь босод нэг одоо тээврийн шугамаар явж байгаа тийм ус байгаа штэ. Тэрнээсээ нүүн эц давсараа 600 хэдсэн. Тэгсэн чинь 632 юм хаа. Бохирдолт нь 50%. Энэ дээдлийн яндаг бол яг тэр доотлого ус тусч байгаа хэсгийг энэ хүмүүст харуулчих. Яг наатахаа аваад. Одоо яг конденсац нь ингэж болж байгаа юм мэдээ шиг юм ээ гэдэг. За тэгээд аваад. Одоо наадаж бол хоорондоо хөндөж зайтай байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ гадна талаар нь гоожод байгаа. Хий чинь одоо тэрэлтэй. За ингээд шүүгчдийн хилцүүлэг яриа дууссан бол гэрэл асч үнэлгээ гарна. Цогж авлаа шүүгчийн гэрэл. Сайжрууд өмд эцсийн хэлбэрээр авчирсан мэдээ дээр 5 минут янзлаа за. 1 ногоон гэрэл, 2 ногоон гэрэл, аль хэдийн 3 ногоон гэрэл асчээ баяр үргийа. Хэрэгтэй бүтээл санаа гэж тэмцсэн байх шүү. 3 дахь шилнэгээ уулзцаая. Тэгээд тэнцлээ 3 ногоо авлаа. Гэр хорооллынх нь ингээд цас хураат үе энэ асуудлыг тулгардаг. Тэгээ энэ асуудлыг миний бүтээл нь бүгдийг шийдэж чадах байх гэж би бодож байна. Тэгээ 3 дахь шатнд байгаа гэсэн.